одоо ингэ заримдаа гуниглан зав эмхтэй юм чи одоо яагаад чи юм орол гуниглаад тэгэхээр ингэ юм худалдаж амар санагддаг зав. Тэгээ юм худалдаад авчих штеп. Авцныхаа дараа ингэ яагаад авчваа гэж бодоод бас жоохон гуниглан зав. Маань нөхрийг сэргээд тэгээ надад зантайгаа юм санагдав. Hello, влогоор уулзаг уудсан байна. За энэ өдөр миний охин найзтайгаа би охиных нь найзынхны ээжтэй ингээд дабл дейт хийсэн. Нэг юм октоодын өдөр болж өнгөрсөн байна. За тэгээд өргөжлүүлээд влогтойгоо хамт байгаарай. Би тэгээд ингээд гадуур явж чад ирсэн. Гэхдээ би гадуур явж байхдаа найз хичнэтрийгээ хүүхдтэй нь хүлээж байхдаа хадуураад госхон дэлгүүр орсон. Мейкап дэлгүүр. Тэгтээ ингэсэн. Нэг нь үнэхээр авах хэрэгтэй юм байсан. Жишээ нь надад ингээд хуурай сүдэр амар хэрэгтэй гэдгийг би ойлгосон байхгүй юу? Ингээд тосон сүдэр хэрэглэн штэ одоо нэг юм би чи юм консилерийн амар боронгийн авчаад сүдэрлээд байсан штэ. Тэгэхээр тэр чинь ингээд крем шиг шингээд алга болчихж байгаа байхгүй. Тэгэхээр надад ингээд хуурай сүдэр амар хэрэгтэйсэндээ хуурай сүдэр авъя гэд орсон. Тэгээд орсон. Тэг би сүдрээ авсан. Би харуулъя. Тэгтээ энийг гяс залчаад самнуудын аяхгүй бол маа нөхөр ирээд одоо гайх чи бүр арай штэ ямар их юм амт бэ. Тэгтээ үнэхээр би ингээд амар хэрэгтэй юм авсан л да. Тэгтээ яагаад хуурай сүдрээ аваагүй ингээ ойлгохгүй байхгүй. Тэгээ одоо төгөртөө дутуу байсан мө гэж гэхээр санаа зовоод байгаа байхгүй. Тэгээ маа нөхөр ийм гоо сайхны хамны маань видео жам баг үздэг байхгүй. Тэгэхээр I hope маа нөхөр нэг үзэхгүй бах. Тэгтээ надад гой санагдаад би энэ бичлэгийг хийн. Үзүүлдэг одоо дуус өнгөрсөөр. Энэ юм нөгөө нэг уутын хавлаад тийм Kicks гэж бичсэн Sephora шиг тэр брэнд тэр дэлгүүрийн өөрийнх нь гаргасан юм Beauty Act гэх тийм савн аим гоёлаа. Би уусаа хэлжсэн өмнө царайлаг пакеттэй савлгаатай юм бас царайлаг санагддаг. Гэтэ энэний өнгө нь амар таалагдсан. Энэ үнэхээр сайн байх гэдэгт би итгэл таа заа. За. Нэлээ. Энэ зөвхөн bronzer palette шүү. I'm going to stay. Нара. Ийм гоё өнгөнүүд та шидэд байгаа те намайг үзэж байгаа хүмүүс байвал энийг очиж аав. Ямар гоё өнгөтэй байгааг нь хаар. Энэ улаадаггүй бор. Ойлгож байна нэг юм улаан хүрм гардаггүй бор гэдэг чинь одоо жишээ нь энэ бор өнгө бол би энийг идэж уухаа яг энэ өнгөийг хараа. Бүр яг боронзон за. За энийг үзье хамгийн ихнийх нь энэ бас юм. За энэ нэлийн даркийг нь үзье. Угаасаа энэ их улаадаггүй гэдэг нь бүр мэдэгчээс дээ. Энэ чинь энэ өнгөсөн. Энэ өнгөсөн. Яа хараа. Тэгээ энэ өнгийг юм уу баг голынхаг илүү хэрэглэх юм уу? За энэ болохоор иймэрхүү юмыг нэг ашигладаг юм да. Эдрийг яг юу тавьбал зүгээр. Тэнний доор тавьбал зүгээр. Ингэж мэг ашигласан ч болох юм байна. Ийм асан. Одоо би хальт энэ өнгөөр за ганшаар дээрээ тавилаа. Тэгээд гэтээ энэ өдөр яг ийм болсон юм аа. Яг би амар зоригтой амар зоригтой ийм авах гээд гоо сайхан дэлгүүрлээ орсон бэ гэхээрээ шүү дээ тий. Энэ манай хадмуудаас олчихгүй юу? Би хүүхдтэй багтаа энийг ийм литрэн гутал авъя гэж одоо зүгээр юм хавар намар юм шиг гутлаад шүү дээ. Тийм гутал авмаар байна гэд ярьжсэн ахгүй юу. Тэгээ ярьж хагаад тэр гутлаа авах гээд бид нар төвд явж исэн. Тэгсэн чинь манай хадам бай залгачаад тэрэглийн арьцмаар энтрийг асууж ийсэн аа. Аим хүүхэн гутлаа авах хүчтэй. Тэгэл би шууд гутал авсан юм чи окей гэд гутлаах мөнгөөрөө
Тэгээд яг энэ дээр би жоохон санаа зовж байгаа л да. Тэгтээ яг уу. Яг би өмнөх unboxing-ийг мэдж байгаа бол ягаан туяатай хайлайтер авчихсан шүү дээ. Тэгээд ягаан туяатай гоё байсан да. Тэгтээ энэ хараа. Одоо удахгүйгээс өвөл болно. Өвөл болохоор шинэ жил болно. Йоо энэ хараа бүр ингэ амар хэцүү байгаа. Зинээ гэлтгэнж байгаа. Хараа. Йоо. Энэ саа бүр амар гоё өстэй. Би бүр яг энэ бичлэг хийснээс болоод байна уу? Ойлгохгүй би зүгээр сүүлийн үед би бүр төгмөж би им авдаг л та. Мөнгө өрөөд яваад идэг за тэгтээ бас гоо сайхны буудаг бас ингэж амар дараалдаг юм аа би одоо яаж вэ? Тэгээ заримдаа ингэ гой юм одоо ингэ заримдаа ингэ гуниглан зав юм ихтэй юм чи одоо яагаад чи юм орол гуниглаад тэгэхээр ингэ юм хөдлөж амар санагддаг зав. Тэгээ юм хөдлөөд авчих штеп. Авцныхаа дараа ингээд яагаад авчваа гэж бодоод бас жоохон гуниглан зав. Тэгээд энэ бол ингээд яагаад авчваа гэж байгаа нь ингээд надад орлуулж болох юм байгаад хаад би ингээд авчаад идэх байхгүй юу. Тэгээд тэрнээс гуниглаад байгаа надад бай ингээд бараг иймэрхүү төстэй юм байхад гээд тэгмэт ингээд сав баглаа бодол харагдах уус гаралт маралт ингээд бүх юм өөр санагдал гээд тэгээс дахиад гуниглнаа. Мөнгө бодоод гуниглна. Чи яаж байгаа юм бэ? Мөнгө бодоод гуниглаад тэгэнгуутаа яг энэ хідэн шаталтай юм оролт гуниглах гэсэн хизээ дуустдаг гэхээр ингээд нөхөртөө кредит картыг ингээ өгөөд за энэ сарын төлөлт энэ шүү гэдэг ингээ өгөхөр маань нөхөр ингээд яг мэдээж хүн дуртай байхгүй шүү дээ. Вау ямар гоё юм бэ гэд тэгэхгүй заа. Тэгтээ зүгээр ингээд ингээд хүлээж авах мөчөд би ингээд тэрх ингээ юм орол байх болдог заа. Юу ч хэрэг за. Ямар тач өнөөдөр юм үйл явдал болсон. Тэгээд би хэрэгтэй юм авсан. Миний ахын готалтай болцсон. Тэг миний том охин найзтайгаа уулзсан. Бүх юм окей байлаа өнөөдөр. Тэгээ дахиад надад яг ганцхан л ингээд бүр яг авах хэрэгтэй юм байгаа заяа. Тэр маань юу гэхээр нөгөө би ч бүх бодгоодаа алдсан шүү дээ. Тэгээд ингээд дотоо юмнуудаа нөхөө яваад байсан. Хамгийн сүүлийн юм маань юу байгаа. Blush тэгээд blush биш шүү. Blush-ны багс тэгээд сүүдэрний багс, хайлайтерний багс гэдэг юм. 3 хамгийн хэрэгтэй миний 3 багс надад хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ 3 багсаа олж авахын тулд энэ 3 багсаа гэхдээ би ямар ч нэг юм пудерний одоо ийм том багсууд байгаа байхгүй юу. Гэхдээ эднэрийн аль нь ч blush сүүдэрнийх биш байхгүй юу, хайлайтерных ч биш. Энэ яг хөө гэхдээ энэ ч юм бол арай too much. Одоо энэ миний хайлайтерных биш байхгүй юу. Тэгээд дандаа пудерных тэгээд ийм кремных байдаг байхгүй надаа. Тэр зэрэг үнээр ирдэг. Гэхдээ би ямар ч тааш нөгөө энэ багсаа амар юм хөнгөн үстэй. Тэгээ бас баг зэрэг юм болохоор ингэж сүдрээ тавиал ингэж блошоо тавиад хэрэглээд байгаа. Гэхдээ ягаад ч юм ингээд би зориулт юмар л хэрэглэх гээд ингээд байдаг учраас энэ 8 сар ингээд дуусчлаа. Тэгээ би 9 сард тэрийг авъя. Тэр багсаа авъя гэж бодлоо. Тэгээд алдсан бүх бодгийнхаа араас ингээд харамсахааргүй юмтай болж дуусах нэ. Одоо энэ 9 сард за одоо маань нөхөр ирж байгаа. Тэгээд гэлс янзлах юм да янзлж. Би тэг ингэдэг чийлэрч гэртээ амархаар ингээд заваар чивтэж жаад яг маань нөхөр тоогондоо суучлаа 40 минутын дараа очно ч юм уу те ингээд тэрийг мэдчихэнгүүтээ яг нэг ингээд 20 минутын өмнө босоод сар гэж самарчдаг заяа. Одоо маань нөхөр бараг 10 минутын дараа ирэх хаа. Тэгэхээр би одоо
Яагаад. Нэг их самрах юм байхгүй. Галтайгоо самрна. Тэгээ самраад сайхан амарна. Бай. Хой. За одоо бид нар гэр бүлээр явж цирк үзэж байна. Өчигдөр нөгөө нэг найз ихтэй хоёр найзыг уулзсан шүү дээ. Охиныхаа найзыг. Тэгээ өнөөдөр маань нөхөр бас амарж байгаа болохоор манай хүүхдүүд өвөө эмээ цирк үзэх таслбар өгсөн. Тэгээ бид дөрөв одоо явж цирк үзлээ. Нэг 13 минутаар гарах юм болов гэрээсээ. Одоо би газ ингээд суурэ тавьсан. Одоо уруулаа будаад, цормосоо будаад хатлаа. Блаша заавал тавина. Тэгээ гарлаа. Би гоо гарчаад яаж харагдаж байгаагаа хувц маань тэр мөрмөр тэр яаж харагдаж байгааг гоо нөхрөөр уцаа ингээд барилж байгаа харуулъя. Cheese. Циркус явсан ийм газартай таалаа. Газрын тимтэй газар юм байна. Цирк руу хүүхдийн тэрэг тавих хэцүү гэж манайх зүгээр хүүхдэд тэмрээд явж байна. Тэгсэн чинь манай энэ тасарчлаа гол нь. Тэргээс бай тэргээс. Чулуунууд байна. Энэ гоё чулуун. Тийм. За одоо нэг 10 хэдэн минутын дараа буцаад орно. Сансны батад манай жижиг амир хөөрхөн дуртай юм. Том бүр дуртай. Их бүр дуртай. Бид гэртээ хүрээд ирсэн. Тэгээд манай гурван унтчихлаа. Тэгээ би бүр Гад наймдгүй. Манай хүн маргааш нөгөө дээр ингээ амар хахгүй. Тэгтээ би маргааш нөгөө дээр уртаа ажиллана. Тэгээ наймдгүй бас үлсэхгүй. Тэгэхээр тэр яаж. Манай нөхрийг сэргээд тэгээ надад зантайгаа минь чаналъя. Тэгээ надад зантайгаа минь чаналчаад тэгээд би таа нэг юм датаг тайзмэд нэг юм яа. Энийг үзэж байгаа байхгүй. Тэрийг нэг хоёрын үзчихье. Тэгээд би одоо манай хүн мэтэж явцэрий. Ой, тийм ка. Чи бас надад зантайгаа минь чанж. Эсвэл өнгөрч байна шүү дээ. Хоёр дахь гараа аним